Имэйл гэхэд нөгөө устгасан мах одоо байна уу? Та одоо нөгөө сонгон арханы мэрэгжлийн ялтын газрын дараа удирдлагуудыг хариуц тооцоол огцруулсан тий. Хариуц тооцсон. Би тэн дээр бол одоо сэтгүүлч бүгдээрээ талархажсэн баг. За имэйлтийн махны үйлдвэртэй холбоотой асуудал тэр мах одоо устгагдсан уу гэж нийслэлийн мах устгах комисс гэж байдаг. Мэргэжлийн хяналтын дүгнэлт гараад тэр дүгнэлтийг үндэслээд мах устгах комисс руу тэр одоо дүгнэлтээ явуулсан дагуу устгах комисс махаа устгадаг. Мэргэжлийн хяналтын газрын даргын надад өгсөн сүүлд өгсөн мэдээллээр махыг устгасан. Мэргэжлийн одоо хяналтын мах устгах комисс руу явуулсан, устгасан гэдэг ийм мэдээлэл өгсөн. За өмнө нь энэ одоо устгагдаагүй өгсөн шинжилгээг өөрчлөх ийм борлуулалт явсан. Тийм учраас сонгон найрган дүүргийн зарим байцаагчдыг алсан. Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын даргаыг ажилласан чөлөөлсөн. Өмнө өгсөн шинжилгээний хариу солихоос гадна махыг ямар нэгэн байдлаар одоо асуудалгүйгэж гарах, устгахгүй байх ийм орлогуудыг нэлээд хийсэн. Цаг хугацаанд өгжсэн, гүйцэтгэжсэн гэсэн одоо мэдээлүүд дандаа худлаа байсан учраас энэ хүмүүстэй хариуцлага тооцсон. Дараа нь тэр устгах асуудалтай хугацаатай үүрэг даалгавар өгсөн. Хамгийн сүүлд мэргэжлийн хяналтын газрын дарга бол энийг одоо гүйцэтгэсэн гэдэг ийм мэдээлэл ирүүлсэн.